Hi guys, хар самруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол зарим хүмүүс дурлсан хүнээ алдахгүй тулд бол юу ч хийхэд бэлэн байдаг. Гэхдээ хэрвээ тэр хүн таны хүүхдүүдийг амьдралдаа хүсэхгүй бол та яах вэ? Өнөөдрийн хэрэг бол яг ийм асуултнаас эхэлдэг. Гадаа төрхөөрөө бол зүгээр л энгийн нэгэн ээж. Гэхдээ мөрдөгчдийн үүснээр тэр өөрийн хүссэн амьдралдаа хүрэхийн тулд төсөөлөхөд ч бэрх зүйлийг хийсэн. Өнөөдөр би та нартай дэлхийн хамгийн муу ээж нарын нэгийн талаар ярьж өгнө. Та нар минь хэрэгээ сонсоод өөрсдийн шүүлтийг хийгээрэй. Ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Дайан Даунс бол 55 оны 8 сарын 7-нд Аризона мужийн Феникс хотод Уэсли болон Уиллоди нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 3 дүүтэй, маш уламжлалт үзэлтэй, маш хатуу дэг журамтай гэр бүлд өссөн. За гэр бүл нь Уэслигийн ажлын улмаас олон удаа нүүж явсан бөгөөд эцэст нь Дайаныг ойролцоогоор 11 настай байхад Феникс хотод суурьшдаг. Дайан ахлах сургуульд орохоосоо өмнө бол харьцангуй хүмүүжлтэй хүүхэд байсан. Гэхдээ ахлах сургуульд орсны дараа хатуу дэг журамтай эцэг эхийнхээ эсрэг илүү тэрсэлж эхэлдэг. Энэ нь бол голдуу олонний танил хүүхдүүдийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй холбоотой байсан гэж ээж нь ярьдаг. Тэр бол гэртээ жинхэнэ хайр, хүлээн зөвшөөрлийг мэдэрч чадахгүй байсан учраас үүнийг өөр газараас хайж эхэлсэн. 14 наснда үсээ маш богино тайрч, цайвар шар өнгөөр будаж, тухайн үеийн загварт нийцсэн илүү содон хувцлалтаар хувцлаж эхэлсэн. Олон хүмүүс Дайаныг бол хөвгүүдэд хит их дуртай үргэлж дараагийн үерхэх хүнээ хайж байдаг байсан гэж тодорхойлдог. Энэ нь бол түүний эцэг эхийн дүрмтэй шууд зөрчилтэй. Түүнд үерхийг зөвшөөрдөггүй байсан ч мэдээж үл тоомсордог байсан баа. Удалгүй гэрийнхэн ойролцоо амьдардаг 16 настай Стив гэх хөвгүүнтэй үерхэж эхэлдэг. Мэдээж эцэг эх нь үүнийг огт зөвшөөрөөгүй ч Дайаныг бол зогсоож чадаагүй. Гэхдээ 10 жилээ төгссөний дараа тэдний зам бол хоёр тишээ салдаг. Стив тэнгисийн цэргийн хүчинд элсэн бол Дайан Орегон мужийн Христийн сургуульд суралцахаар явдаг. Гэсэн ч Бибидээ маш их хайртай байсан. За өөрсдийгөө бол Бибинийхээ анхны хайр гэж үздэг байсан учраас холын зан харилцаагаа үргэлжлүүлсэн. За энэ хоёр бол Бибидээ үнэнч байна гэж амлалт өгсөн ч гэсэн энэ нь удаан үргэлжлээгүй. Тэд ингээд тусдаа өөр мужид амьдраад эхлэмэгц Дайан бол явдалтай амтан байсан болохоор хид хідэн залуутай дотн харилцаанд орж эхлээд сургууль дээрээ ч гэсэн олон асуудалд ордог. За энэ бол шашны сургууль байсан учраас Дайан завхаа зан авирынхаа улмаас ердөө 1 жил суралцаад сургуулиасаа хөөгддөг. Ингээд дахиад л эцэг эхтэйгээ хамт амьдрахаар Аризона муж руу очдог. За Дайаны хувьд бол энэ бол хамгийн аимшигтай зүйлсийн нэг. Яагаад тэгэхээр эцэг эх нь маш хатуу хүмүүс байсан учраас нөгөө эрхчлөөд байдал нь алга болоод амьдрахад үнэхээр таагүй болдог. За харин энэ үед Азар Стив эргэж ирсэн байсан учраас тэд дахин нийлж хамтдаа зугтахаар шийддэг. Ингээд тэд 73 оны 11 сарын 13-нд гэрлэлдэг. За гэхдээ энэ гэрлэлт бол анхнаасаа л асуудалтай. Яагаад тэгэхээр тэдний харилцааны суурь нь өөрөө айгүй муу. Өмнөх үнэнч бус байдал болон бүтлгүүцэн харилцаан дээр тулгуурсан гэрлэлт мэдээч ямар ч олигтой байгаагүй тодорхой. Тэднийг мэддэг хүмүүсийн хэлснээр бол тэд байнга маргалддаг. За ялангуяа мөнгө санхүү болон Дайан дахин араар тавих эсэх талаар хамгийн их маргалдаг байсан. Томоохон хэрүүл гарах бүрт Дайан бол эцэг эхийнхээ гэрлөө буцаад яваад өгдөг. Нөхцөл байдлыг бүрч төвөгтэй болгосон зүйл нь бол 74 онд тэд хүүхэдтэй болсон явдал. За гэхдээ Кристи төрснөөс ердөө 6 сарын дараа Дайан тэднийг орхиод тэнгисийн цэргийн хүчинд элсдэг. Ингэснээр Стив охиноо ганцаараа асрах шаардлагатай болдог. За Аз болоход энэ асуудал удаан үргэлжлээгүй. Дайан ердөө 3-7 хоногийн сургалтанд хамрагдаад гэртээ буцаад ирдэг. Тухайн үедээ бол Дайан хүчтэй цэврүүний улмаас тэнгисийн цэргийн хүчнийг орхих шаардлагатай болсон гэж тайлбарлаж исэн. Гэхдээ дараа нь өгсөн ярилцлагуудаа өөр нэг тайлбарыг хэлдэг. Тэр хэлэхдээ Стив хүүхдээ хаахрахгүй байсан учраас би гэртээ харж охиноо асрах шаардлагатай болсон гэсэн мэдээллүүдийг тараасан. Удалгүй тэд дахин хүүхдээ болоод 76 онд 2 дахь охин Шерил төрдөг. Шерил төрсний дараа Стив бол үрийн суугаа боолгох мэс засал хийлэгдэг. Гэсэн ч үүнээс удалгүй Дайан
дахин жирэмсэн болдог. За энэ юг хэлж гинөө? Даян араар нь тавьсан л гэсэн үг. За харин тэд энэ жирэмслэлтийг үр хүндэлтээр дуусгасан гэсэн ч Даян болон Стив хоёр бол хамтдаа үлдсэн. Хэдэн жилийн дараа тэд Аризона мужийн Меса хот руу гэр бүлээрээ нүүдэг. Даян болон Стив хоёр хоёулаа зөөврийн орон сууц үйлдвэрлэдэг компанид ажилд орсон. За ингээд шинэ ажилд ороод Даян бол шинэ хамтран ажиллагчтайгаа дотносож бүр тэдэнтэйгээ дотн харилцаанд орж эхэлдэг. Эцэст нь Даян дахин жирэмсэн болоод энэ удаа хүүхдээ төрүүлэхээр шийддэг. 79 онд хүү төрүүлээд түүнийг Стивен гэж нэрлэдэг. Даян бусад ирчүүтээ унтаж, Стивнийг доромжилж олон удаа араар нь тавьж байсан ч гэсэн Стив хүүхдүүдийнхаа төлөө түүний хажууд үлддэг. Энэ хүнийг тэнэг гэх үү эсвэл үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэх үү аль нь гэхээ бол мэдэхгүй байна. Тэр Дайны өөрийнх нь төрсөн хүү биш гэдгийг хүртэл мэддэг байсан ч түүнд эцэг нь байхыг хүссэн. За гэхдээ энэ байдал бол үүрд үргэлжлэдэггүй. Эцэст нь тэд 1980 онд албан ёсоор салдаг. За мэдээж энэ нөхрөөсөө салсан хүний бэлгийн амьдрал бол улам замраагүй болсон нь тодорхой. Үүний дараах хэдэн жилийн хугацаанд Даян ганц бие болон гэрэлсэн олон ирчүүтэй харилцаатай байсан. Заримдаа тэр эдгээр ирчүүдийн гэрт богино хугацаагаар амьдардаг. За ер нь бол нэг газраас нөгөө рүү байнга шилжиж амьдардаг ийм амьдрал байсан байгаа. Мэдээж энэ нь хүүхдүүдийн хувьд маш тогтворгүй орчин. Стив эцэст нь түүнийг орхисны дараа Даян хүүхдүүдэд тижээж амьдралаа авч явах дарамтыг илүү их мэдэрч эхэлдэг. Харин жирэмсэн болох нь бол түүний хамгийн сайн хийж чадах зүйлүүд чиг санагддаг. Тэр жирэмсэлж хүүхдүүдэд төрүүлэхдээ сайн байсан учраас тээгч их болохоор шийддэг. Мэдээж тээгч их болно гэдэг бол зүгээр л шууд за би тээгч их болъё хүүхдээ чинь гаргаад өгье гэд хүсээд болчихдог зүйл биш. Харин янз бүрийн шалгалт өгөөд үнэлгээнд хамрагдах шаардлагатай байдаг. За Даян бол бүр сэтгэл зүйн 2 шалгалтанд дунсан. Тэдгээрийн нэг дүгнэлтэнд бүр түүнийг сэтгцийн эмгэгтэй гэж тэмдэглэсэн. Гэсэн ч түүнийг тээгчээр хүлээн авчдаг. За энэ бол бас нэг санаа зовоохор зүйлүүдийн нэг. 82 онд тэр Jennifer нэртэй охиныг төрүүлж өгөөд үүнийхээ төлөө 10,000 долларыг авдаг. Үүний дараа тэр тээгч эхийн салбарт илүү гүн оролцож бүр өөрийн гэсэн тээгч эхийн төв байгуулахыг хүсдэг. За гисэн ч энэ санаа нь бол хэрэгжихээсээ өмнө бүтлгүүцсэн. За энэ үед Даян хамт ажилдаг Роберт Никенбокер гэх эртээ үерхжсэн. Ихэнх хүмүүс бол Ник гэж дууддаг. За Даян бол энэ хүнийг бол амьдралынхээ жинхэнэ хайр гэж хүлээж авч байсан. Ник тухайн үедээ албан ёсоор гэрэлсэн хിവэрэ байсан ч гэсэн эхнэрээсээ тусдаа амьдардаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр Даяны харилцаанд хит их татагдан орж энэ бүхэн өөрт нь дарамт болж эхэлсэн гэж хожим ярьдаг. Эцэст нь Ник харилцаагаа дуусгахаар шийдсэн. Түүний хэлснээр бол Даяны хүүхдүүд ч гэсэн шалтгаануудынх нь нэг байсан. Тэр ер нь бол хүүхдүүд нэг их тийм дуртай хүн байгаагүй. Даяны хүүхдүүдтэй ч ойр байж чаддаггүй байсан юм байна. Тиймээс энэ харилцаа бол ирээдүгөө гэж үзээд бүр мөсөн харилцаагаа дуусгахаар шийддэг. За харин Даян энэ салгалтыг маш хүнээр хүлээж авдаг. Тэр өөрийн мөрөөдлийн эрийг хүүхдүүдээсээ болоод алдсан гэж бодож эхлээд аажмаар хүүхдүүдэд уур хилэн дургуутслээ хүртэл гаргах болдог. 27 настайдаа Даян 3 хүүхдэд дагуулад Орегон мужийн Cottage Grove хот руу нүүж тентгийн шуудангийн газарт ажилд ордог. За энэ хот бол нам гүм жижигхэн хот, байгалийн үзэсгэлэнт орчин явган аялын замуудаараа алдартай. Оршин суугчид нь бол бие биенээ маш сайн мэддэг, харилцан санаа тавьдаг ийм газар. За ингээд шинэ хотод нүүж ирлээгээд Даян бол Робертийн талаар мартаагүй. Тэр Робертод байнга загтал бичсээр байсан. Ингээд 83 онд бүр өөрийн биеэрээ очиж уулздаг. Гэхдээ тэр уулзалт үеэр Ник бол тэдний харилцаа бүрэн дууссан, дахин эхлэх боломжгүй гэдгийг тодорхой хэлдэг. За энэ үед бол хүүхдүүд нь хаана байсан болоо гэж та бодож магадгүй. Даян ажил дээрээ байхдаа эсвэл ирчүүдтэй уулзаж явхдаа хүүхдүүдэд ихэвчлэн эцэг эхтэрээ үлдээдэг. Зарим хүүхдүүд аавууд дээрээ очдог байсан ч гэсэн олон удаа гэртээ ганцаараа үлдэх тохиолдол бол их гардаг. За ердөө 6 настай Кристи дүүнээрээ харж хандах үүргийг өөр дээрээ үүрсэн байдаг. За удалгүй хөршүүдэн ч гэсэн энэ гэр бүлийн талаар санаа зовж эхэлдэг. Яагаад тэгэхээр тэдний ажилласнаар хүүхдүүд сайн асаргаа халамж авч байгаа юм шиг ерөөсө харагддаггүй. Ихэвчлэн өлссөн юм шиг заримдаа бүр хүүтэн цаг агаарт хүртэл гадуураа ямар ч хүрдэг өмсөлгүй гадуур явахыг нь олон удаа харсан юм байна. За Даян бол хүүхдүүдээс хамгийн бага анхаарал хандуулдаг хүн нь бол түүний дундах охин
байсан. Шерил байсан юм шиг санагдаг гэж хүмүүс хэлдэг. Бүр Шерил бол жоохон байхдаа хуршүүдийнхаа нэгэндээ хүртэл ээжээсээ айдаг тухайгаа хэлж байсан. За тухайн үед Даяны амьдрал бол бүхэлдээ ийм нэг маш замраагүй байдалд орсон. Хүүхдүүдэд зохих ёсны анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүд нь ч гэсэн ээжтэйгээ байхдаа аз жаргалтай байгаагүй. Нөгөө талаар Даян бол бүтггүй болсон харилцааныхаа төлөө хүүхдүүдэд буруутгаж тэдэнд өс хонзон гомдлыг тээж явж уур бухимлаа гаргадаг ийм хортой эрүүл бус орчин байсан байгаа. Ингээд 83 оны 5 сарын 19-ний пүрэв гарагт болсон үйл явдал руу очие. Тэр орой бол Даян хүүхдүүдийнхээ хамт нэг найзындаа зочлоод буцаж явж идэг. Тэд бол тэр найзындаа нилээд орой хүртэл тэндээ байсан. Хүүхдүүд бага насны Кристи 8 настай, Шерил 7 настай, харин Дайны дөнгөж 3 настай байсан. За найзынхаас орой 9 цагийн үед гараад Даян 3 хүүхдээ машиндаа суулгаад гэрийн зүг хөдөлдөг. Шерил урт талын суудал Даяны хажууд сууж исэн бол Кристи болон Дайны хоёр арын суудал. Хожим Даян цагдаа нарт тухайн оройн талаарх дараах мэдүүлгийг өгдөг. За орой нилээд болсон байсан ч гэсэн Даян бол гэрлүүгээ шууд яваагүй. Харин ч байгалийн үзэмжтэй урд өмнө нь ерөөсөө явж байгаагүй замаар тойрч явхаар шийдээд за түүний хэлснээр бол тэр үед хүүхдүүд нь бүгдээрээ машин дотроо унтчихсан. Мөн шин замаар явж иргэн тойрноо сонирхон судлах нь өөрийнх нь байнга хийдэг зүйл гэж ярьдаг. Ингээд Даян хүүхдүүдийн хамт Орегон мужийн Спрингфилд орчмын хөдөө замаар явж байсан. За тэр үед бол радиогоор Duran Duran хамтлагийн Hungry Like the Wolf гэдэг дуу явж байсан. За Даяны ярьснаар бол тэд зүгээр л замдаа явж байтал гинэд нэг үл таних эрэгтэй замын гал зогсоод гараараа дохиж эхэлсэн. Тухайн үед оройн 10 цаг өнгөрч байсан ч гэсэн Даян хүүхдүүдтэйгээ явж байсан мөртлөө тэр хүний төлөө машинаа зогсоодог. Тэр Marcola Road болон Old Mohawk Road-ийн уулзуур дээр машинаа зогсоогоод нэг талд нь Mackenzie гол урсаж байсан бол нөгөө талд нь эзүү шахам талбай байсан. За энэ газар бол хүмүүс бараг явдаггүй нилээд тусгаарлагдсан газар. Даян машинаа зогсоосны дараа арын сууд руу харахад хүүхдүүд нь унтаж байсан. За тиймээс тэр машинаасаа буугаад өөрийнх нь тодорхойлсноор бол сэгсийсэн үстэй таних эрэгтэйтэй ярилцахаар очдог. Гэхдээ тэр хүн Даяныг ойртонгууд шууд машины түлхүүрээ өгөхийг шаарддаг. Даян эсэргүүцэж тэдний хооронд ноцолтоо болдог. Ноцолтооны үеэр үл таних ир түүний зүүн гарыг буудаж шархтуулсан. Үүний дараа Даян машины түлхүүрээ бут руу шидэж байгаа юм шиг дүр үзүүлэхэд нөгөө эрэгтэй түлхүүрийг авах гэж бут руу орох хооронд Даян машин руугаа гүйж очоод тэндээс зугтсан гэж ярьдаг. За түүний хэлснээр бол тэр үед арын суудалд байсан 3 хүүхэд нь бүгд буудулсан байсан. Ингээд Даян хүүхдүүдээ аваад эмнэлэг рүү давхиж очсон гэдэг. Гэхдээ дараа нь тогтоогдсон баримтуудаас харахад тэр эмнэлэг рүү галзуу мэт хурдан давхаагүй. Харин ч нилээд ердийн явдгаасаа удаан явсан нь тогтоогддог. Эцэст нь тэр эмнэлэгт ирсэн. За гэхдээ тэр үед бол Шерил харамсалтай аль хэдийн нас барсан. Нөгөө хоёр хүүхдийн биеийн байдал бол маш хүнд байсан. Кристи бол цээж нь тус газраа 2 удаа буудулсан байсан бол Дайны нуруундаа сумны шархтай байсан. Дайны бараг хөдөлж чадахгүй байсан 2 хүүхэд нь хоёулаа амь насан дээсэн дөрөөн дээр дэмжигнэж байсан гэж мэддэг. За харин эсэргээрээ Даяны шарх бол хамгийн хөнгөн нь тэр зөвхөн гартаа буудуулаад сум түүний шууны ясыг нэвтэлж гарсан. Даян бол энэ шархаа бол маш хүнд гэмтэл байсан гэж хүмүүс тайлбарладаг. Ямартай ч эмнэлгийн ажилтнууд буудуулсан хүүхдүүдэд авчирсан энэ эмэгтэйг бол хараад цочирддаг. Харсан хүн бүхний сэтгэл өвдөхөөр аимшигтай дүр зураг. Эмчнэр хүүхдүүдийг нэмжиж дуусны дараа юу болсон талаар асуухаар Даянтай ярилцдаг. Тэр нэг хүүхдээ алдаж 2 хүүхэд нь үхлийн ирмэгдэр байгаа ээжийг мэдээж сэтгэл санааны хувьд аимшигтай байгаа гэж бодож исэн. Гэтэл Даянтай ярилцаж эхлэмэгц тэд маш их гайхдаг. Даян бол ямар ч сэтгэл хөдлөл юу ч үзүүлээгүй. Хүүхэд нь нас барж үлдсэн хоёр нь амь насныхаа төлөө тэмцэж байхад Даян огтхож цочирцсон, уу гашууд авцсан хүн шиг юусоо харагдаагүй. Тэр цагтаа болон эмч нартай ярилцахдаа ерөнхийдөө бол маш тайван, сэтгэл хөдлөлгүй байсан гэж хожим нь гэрчүүд дурсдаг. Тэр шөнө эмнэлэгт болсон зүйлс цагтаа болон эмнэлгийн ажилтнуудын сэжийг бол маш хурдан төрүүлдэг. Хожим Даян эмнэлэгт байх мөчийнхээ талаар дурсахдаа бурхан минь хамгийн зөвл зүйлийг хийгээрэй. Хэрвээ тэд үхэх ёстой бол үхэх, ганцхан тэднийг мэл битгий зовоогоосай гэж хүссэн гэж ярьдаг. Гэхдээ эмнэлгийн ажилтнуудын анзаарсан зүйлс энэ тайлбартай огтонч нийцээгүй. Юуны өмнө Даян эмнэлэгт ирэхдээ өөрийнхөө шархыг алчуураар бооцсон байсан. Харин 3 хүүхдийнхээ аль нэгэнд
нь цус тогтоох, шархыг нь дарж боох оролдлого хийгээгүй. Мөн машины арын суудал бол тэр чигтээ цус болцсон байсан ч гэсэн Даяны хувцас дээр бараг цус байгаагүй. Хүүхдүүд нь амь насныхаа төлөө тэмцэж байхад ээж нь тэднийг твэрч шархыг нь дарж байсан шинж тэмдэг нэг ширхэгч харагдаагүй. Гэхдээ хүмүүсийг хамгийн их цочирдуулсан зүйл нь өөр байсан. Даян хүүхдийнхаа талаар бус харин шинэ машиныхаа талаар санаа зовж исэн. Ёо одоо энэ шинэ машин маань бараг л өстой нэрээ заваарчлаа. Тэр арын суудал бол тэр чигтээ цус олцсон байна штэ. Маягийн юм ярьж ирсэн байгаа. Харин энд нь нэг эмнэлгийн ажилт нь би ийм нөхцөлд ингэж аашилж байгаа хүнийг өмнө нь хизээж харж байгаагүй гэж дурсдаг. Удалгүй эмчнэр Шерил нас барсныг Даянд мэдэгддэг. За мэдээж ихэнх эцэгхийн хувьд бол энэ мэдээ бол амьдралынх нь хамгийн аимшигтал мөч болно штэ. Зарим нь ойролж, уйлж, шокнд орж янз бүрийн л хариу үйлдэл үзүүлнэ. Гэтэл Даян бол ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Зарим гэрчийн ярьснаар бол бүр тайвширсан юм шиг харагцсан гэж хэлдэг. За дараа нь эмчнэр Дайны нуруунда буудуулсан саажилттай үлдэх магадлал өндөр байгааг хэлдэг. Гэхдээ Даяны хариулт юу байсан гэж хүүе энэ чи зүрхэндээ буудуулаагүй байсан юм уу гэж асуудаг. Тэр хүүгийнхаа ирээдүйн талаар асуугаагүй, амьд үлдэх эсхийг нь ч асуугаагүй. Энэ бүхнийг харсан эмч совилогч нар ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхэлдэг. Нэг совилогчийн хэлснээр бол түүний нүдэнд нэг ширхэгч нулимс байгаагүй, харин шинэ машин нь цус болсонд илүү их санаа зовж байсан гэдэг. Мөн Даян эмнэлэгт ирэнгүүтээ хамгийн түрүүнд Роберт руу уцдаг. Гэтэл хүүхдүүдийн аав Стив нөгөө Дайныгийн төрсэн эцэгт нь ч гэсэн юу ч хэлээгүй. За гисэн ч тухайн үед бол энэ Шерилийн хийсэн үйлдэлүүдийн талаарх зүйлс бол олон нийтэд ил болоогүй байсан болохоор хүмүүс бол мэдээж Даяныг өрөвдөжсэн. Нэг хүүхдээ алдсан, хоёр хүүхэд нь үхлийн ирмэгдэр байгаа ээж л гэж харж исэн байгаа. За үүнээс гадна хүүхдүүдийг буутсан гих үл таних зэвсэгт итгээд хаа нэгтээ чөлөөтэй явж байна гэсэн бодол хүмүүсийг айдас давтуулдаг. Олон эцэг эхчүүд хүүхдээ ганцаараа гаргахаа болж эмэгтэйчүүд шүүн орой гадуур явхаас нь имэж эхэлдэг. Ялангуяа 3 настай Дайны насан туршдаа саажилтаа үлдэх магадлалтай болсон, харин Шерил амь насаа алдсан нь хүмүүсийг маш их цочирдуулдаг. Нөгөө талаас Кристи амьд байсан ч гэсэн биеийн байдал нь бол маш хүнд. Тэр цус харваж, ухаан орж гарах төдий байсан ч болсон явдын талаар юу ч ярьж чадахгүй байсан. Ингэснээр тэр шөнө юу болсон талаар мэдээлэл өгч чадах цорын ганц хүн нь Даян болдог. Олон нийт түүнийг хохирогч гэж харж байсан ч цагдаа нар эхнээсээ баг зэрэг эргэлзэжсэн. Тиймээс мөрдөгчд Даяны хэлсэн бүхнийг шалгахаар хэрэг болсон гэх газарт очдог. Тэд нөгөө Даяны хэлснээр бол сэгсээсэн үстэй үл таних эрийг хайж ойр орчмыг бүхэлд нь самдаг. Бүр нөгөө хажууд нь урсаж байсан Маккензи голын эрэг дагуу шумбагчид ажиллаж усан дотор хүртэл хаалтыг хийдэг. Гэтэл бүх хаалтын үр дүнд олдсон зүйл нь хідэн ширхэг сумны хонгойл байсан. Даян сэжигтний дүр төрхийг тайлбарлахад түүний хэлсэн үгсээр үндэслэж зураг хүртэл гаргасан ч мөрдөн шалгалт бол нэг ч алхам урагшлаагүй. Гэхдээ энэ хэрэг бол хэвлэл мэдээллийн гол сэдэв болдог. Удалгүй Даян хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч эхэлдэг. Гэхдээ тэр ярилцлагуудыг үзсэн хүмүүсийн ихэнх нь түүний ярианаас болоод улам их эргэлзэж эхэлдэг. За тэр болсон явдлыг зурагтанд юу гэж ярьсан гэхээр бид нэр зүгээр л гадуур явж исэн. Тэгээ хүүхдүүд машиндаа унтаад өгсөн болохоор гэрийн зөв хөдөлдөг. Гэтэл урд нь явж үзээгүй нэг зам таарлцсан болохоор би шин замаар явж эргэн тойрноо сонирхох дуртай байсан болохоор тэр зам руу орсон. Тэгээ замын голд нэг хүн зогсож надад гараараа догсон. Би машинаа зогсоогоод бүх зүйл 5-10 секундын дотор болцсон. Тэр гинэт ирээд 2 удаа буудсан, нэг сум нь миний гарлуу туссан. Нөгөө сум хаашаа явсныг мэдэхгүй. Замын туршил ингээд Дайны намуухан уйлж исэн, харин Кристи үхэж исэн. За ингэж ярьдаг. Гэтэл хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь бол үүнээс хойших хэсэг. Даян энэ мөчөд бол охтынхоо тухай ярихаас илүү өөрийнхөө амьдралын талаар ярьж эхэлдэг. Тэгээд хэлсэн юм нь болохоор надад ингээ хамгийн их нь бодогдсон юм бол хүүхэд насндаа амссан зовлон руугаа буцаж очисон юм шиг санагддаг. Миний гэрлэлт, нийгэмд авчигдж байсан мэдрэмжгээд бүх зүйл миний санаанд орсон гэж хэлдэг. За олон хүнд бол энэ нь маш хачиргалтай санагддаг. Яагаад тэгэхээр хүүхэд нь амьд тавьж нөгөө хоёр нь үхлийн ирмэг дээр ахад Даян бол зүгээр л өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай ярьж исэн. Тэгээд тэрнийхээ талаар ч гэсэн бодож исэн гэж ярьдаг. За тэгээ хүмүүс бол Даяны түүхийг улам их эргэлзэж харж эхлээд юуны өмнө тэр шүн яагаад
3 бага насны хүүхдэд дагуулад харанхуй эзгүй хөдөө замаар явж байсан. Яагаад замын гол зогсож байсан үл таних хүний төлөө машина зогсоосон. Бүр яагаад машинаасаа бууж очсон. Эдгээр асуултууд хүмүүсийн толгойд бол эргэлдэж эхэлдэг. Нэг ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс оройн 10 цаг болж байхад харанхуй замын гол зогсож байгаа үл таних хүний төлөө машина зогсоохгүй байх хэрэгтэй гэж бодогдоо юу гэхэд харин Даян би өмнө нь бол ингэж олон зогссон хүнийг авч явж исэн. Хинэн ч намайг эсвэл хүүхдүүдийг минь буудаж байгаагүй гэж хариулдаг. Гэхдээ энэ тайлбар бол хүмүүсийг тайвшруулдаггүй. Түүний түүхэнд өөр нэг том асуудал байсан. Хэрвээ хүүхдүүд арын суудалд унтчихсэн бол тэр үл таних хүн машин дотор хүүхдүүд байгааг яаж мэдсэн? Тэр тусмаа харанхуй шүн. Яагаад тэр хүн Даяныг биш арын суудалд хэвтэж байсан 3 хүүхдийг тусад нь нэг нэгээр нь буутсан юм бэ? За мэдээж Даян бол энэ асуултанд тодорхой хариулж чадаагүй. Тэр зөвхөн би мэдэхгүй, зөвхөн өөрийнхөө бодлыг л хэлж чадна. Тэр машин доторх гэрлийг харсан ч юм билүү гэж хэлдэг. За мөн тэрээр тэр шүн зам дээр тэр хүнийг харсан 30 орчим гэрч байсан. Тэд нар бүгдээрээ тэр хүнийг ямар нэг мансууруулах бодис хэрэгэлсэн мэт харагдаж байсан гэж хэлсэн гэж нэмж ярьдаг. Гэхдээ энэ нь ч гэсэн хүмүүсийн эргэлзээг арилгаагүй. Тиймээс цагдаа нар Даяныг хэрэг болсон шөнийн үйл явдлыг газар дээр нь дахин үзүүлэхийг хүсдэг. За тэр хэсгийн бичлэг бол өнөөдөр хүртэл олон хүнийг тавгуутуулдаг. Яагаад тэгэхээр Даяны зам байдал бол огтхонч хүүхдээ алдсан их хүнийг шиг харагддаггүй. Бичлэг эхлэхээс өмнө тэр үс гизгээ янзлалж хүмүүстэй жоок хийж инээмсэглэж байгаа нь тэнд үлдсэн. Харин дараа нь хүүхдүүдэд буудуулсан мөчийг тайлбарлан үзүүлж эхэлдэг. Ихэнх эцэг бол ийм зүйл дахин санах төдийдл сэтгэл санаагаар унаж бүр ярьж чадахгүй байх. Гэтэл Даян бол тайван байхаас гадна зарим үед бүр хөвгчлөлтөө байгаа юм шиг харагддаг. За тэгээд энэ бичлэг дээр нэг зүйл үлдсэн байдээ. Юу гэхээр ингээд хэрэг болсныг тайлбарлаж байхдаа санамсгүйгээр ингээд гипстэй гараа зогчдог. Тэгтээ тэр нэг юм хэлжээ. Ёо бурхан минь эн чин тэрнээс ч 7 дор байна штэ гингүүдэ зогсчдаг байхгүй юу? За харин мөрдөгчд болохоор энийг эн чин өөрийгөө буудснаас ч 7 дор байна гэж хэлэх гэж байгаад зогссон гэж үздэг. За мэдээж энэ бол батлагдсан баримт биш. Гэхдээ энэ бичлэг дээрээс бол айгүй тодорхой харагддаг. За энэ дахин жүжигчилсэн үзүүлбэр хийсний дараа ч гэсэн цагдаа нарт бол энэ хэрэг ерөөсөө ойлгомжгүй санагдчихсан. Бүх түүх нь ямар ч үнэмшилгүй санагддаг. Тэгээд ч тэр жүжигчилсэн үзүүлбэрийн үеэр Даяны ааш араншин бие авч яваа байдлыг хараад мөрдөгчд түүнийг ямар нэг зүйл нууж байгаа гэдэгт улам итгэлтэй болдог. Маш олон с ิจ гтэй зүйл байсан ч гэсэн тэр үед Даян буруутай гэдгийг батлах хангалттай нотлох баримт тэдэнд хараахан байгаагүй. Тиймээс Даян бол юу ч болоогүй юм шиг амьдралаа үргэлжлүүлж телевизийн ярилцлагуудад бүр улам их оролцож эхэлдэг. Тэр бол анхаарлын төвд байх дуртай хүн байсан юм шиг харагддаг. Сайнч бай, мууч бай хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах дуртай нэгэн. За тэгээ хамгийн хачиргалтай нь бол тэр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлдэггүй болсон явдал бол түүнд огт нөлөөгүй юм шиг харагддаг. Үнэн дээр тэр хүүхдүүдээс илүү өөрийнхөө тухай санаа зовж байгаа юм шиг л санагддаг. Заримдаа бүр ярьж байхдаа жигшмээр инээмсэглэл гаргадаг. Яг л нэг болсон явдлаа эргэж санахтаа таашаал авч байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Даян хэлэхдээ бол бүх зүйл ердөө 5-аас 10 секундын дотор болсон гэж ярьдаг. Гэхдээ олон хүний хувьд энэ нь үнэмшилгүй санагддаг. Түүний хэлснээр тэр эхлээд түүн рүү 2 удаа нэг сум нь гарт нь туссан, нөгөө нь оноогүй. Дараа нь тэр машин руу очиод 3 хүүхдийг нь буутсан гэж ярьдаг. Ийм олон зүйл ердөө хэдхэн секундын дотор болсон гэхэд хүмүүс эргэлздэг. Түүний энэ тайлбарыг сонссон хүмүүс бол улам их асуултыг тавьж эхэлдэг. Харин Даян тэр шүмжлэлд нь маш дургүй байсан. Нэг ярилцлагынхаа үеэр тэр бүр ууртай өнгөөр хэрвээ би өөрийнхөө хүүхдүүдийг буудсан байсан бол арай илүү сайн хийчихгүй байсан гэж юу? Би яагаад хүүхдүүдээ эмнэлэг рүү авч ирэх байсан? Би эхлээд үхсэн эсхийг нь шалгаад дараа нь хуурамч нулимс унгах байсан биз дээ. Намайг тийм зүйл хийчгээд өөрийнхөө эсрэг гэрч нарыг авчирсан гэж бодож байгаа нь галзуурал ямар ч утгагүй штэ гэж хэлдэг. За удалгүй Даян охин Кристи дээрээ эмнэлэгт очдог. Тэр үед Кристигийн байдал тогтвортой байсан ч ярих боломжгүй хിവэрэ байсан. Гэтэл Даян өрөөнд орж ирэх мөчид Кристигийн зүрхний цохилт огцом нэмэгддэг. Эмнэлгийн ажилтнууд тэр даруй охин ээжээсээ айж байна гэдгийг шууд ойлгодог. Тиймээс тэд энэ талаар мөрдөгчдөд мэдгдсэн. За мөрдөгчд ч гэсэн үүнийг анхааралтай авч
тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ цагдаа нар бол Даяны ярьсан түүхийг шалгасаар л байсан. Даяны хэлснээр тэр үл таних этгээдийг хуурсныхаа дараа шууд эмнэлэг рүү хамгийн өндөр хурдаар давхисан. Өөрөөр хэлбэл ухаангүй шахам хурдтай явсан гэж ярьдаг. За гэхдээ бодит байдал бол өөр байсан. Цагдаа нар Даяны араас эмнэлэг хүртэл явсан нэгэн жолоочтой ярилцдаг. Тэр хүн Даяныг маш удаан явж байсан гэж хэлдэг. Бүр санаатаагаар удаан явж араас нь явж буй хүмүүсийн дургүйг хүрхсэн юм шиг санагддаг гэж ярьсан. Эцэст нь тэр жолооч түүнийг гүйцэж төрүүлээд яваад өгсөн. Бас нэг ноцтой зүйл илэрдэг. Цагдаа нар Даяны машиныг шалгах үед зорчигчийн талын хаалган дээр цус ирүүлдэг. Гэтэл энэ нь Даяны түүхтэй бол огт нийцээгүй. Түүний хэлснээр буудсан этгээд жолоочийн талд байсан. Зорчигчийн талд хинч байгаагүй. Тэгвэл тэр талд цус яаж очсон бэ гэдэг зүйл. Хүүхдүүдийг бол 22 калибрийн сумаар буудсан. Харин Даян бол өөрийгөө гар бүү огт эзэмшдэггүй гэж мэдүүлсэн. Гэхдээ цагдаа нар түүний экс нөхөр Стивтэй ярилцахад тэр Даяныг гар буутай байсан гэдгийг баталдаг. Түүний гэрт нэгжлэг хийхэд цагдаа нар винто буу болон өөр буунаас гарсан хит хитэн сумны хонгойг олдог. За тэр сумны хонгойнууд дээрх гаргах механизмын үлдээсэн тэмдэглэгээ маш өвөрмөц байсан. За энэ нь бүр хэргийн газраас олдсон хонгойнуудын тэмдэглэгээтэй яг таардаг. Мөн мөрдөгчд Даяны өдрийн тэмдэглэлүүдийг хурааж авдаг. Тэндээс тэд Даян олон жилийн турш Робертод хит автсан байсныг олж мэддэг. Роберт бол түүнийг орхисон, сэтгэлийг нь шархлуулсан нөгөө хүүхдэд дургүй залуу. Мөн Робертод хаягалсан олон захидлыг олдог. Нэг захидалтай Даян би чамайг одоо ч гэсэн миний хамгийн сайн найз, цорын ганц хайртай хүн гэж боддог. Чи надад өөр хүн олд гэж байнга хэлдэг. Чи тоглож байгаа биз дээ гэж хүртэл бичсэн байдаг. Түүний өдрийн тэмдэглэлүүд Роберт хүүхэдтэй болохыг хүсдэггүй тухай байнга дурдгдсан байдаг. Даян үүнээс болж маш их шаналж байгаагаа ч гэсэн бичдэг. Тэр бүр Робертод зориулж шүлэг хүртэл бичсэн. Нэг шүлгэндээ би чамайг эхнэрээс чинь ч илүү хайрладаг. Гэхдээ энэ хайр миний амьдралд зөвхөн зовлон авчирлаа. Би одоо ч найцаар, би одоо ч хүлээсээр би хэр удаан ингэж тэсэж чадах вэ гэж бичсэн байдаг. Эдгээр тэмдэглэлүүдийг уншсны дараа мөрдөгчд боломжит сэтлийг олж харж эхэлдэг. Даян хүүхдүүдээ өөрийн хүссэн амьдралд хүрэхэд нь саад болж байна гэж бодсон байж магадгүй. Эсвэл хүүхдүүдгүй бол Роберттой хамт байх боломжтой болно гэж итгэсэн ч байж мэднэ. За энэ бүх хугацаанд Даян бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлжлүүлэн ярьсаар л байсан. Ярьслага өгч өөр дээрээ төвлөрсөн бүх анхаарлыг дуртаяа хүлээж авч ирсэн. Минийхэр бол яг ингээд өөрийнхөө зохиосон түүхэндээ бүр итгэцэн, бусад хүмүүс ч гэсэн түүнд итгэж байгаа гэж бодож байсан юм шиг харагддаг. За эцэст нь тэгээд мөрдөгчд нэмэлт нотлох баримт олсны дараа Даяныг дахин байцаалтанд дуудаад энэ удаа бол түүнтэй 2 цагийн турш байцаалт хийдэг. Тэр байцаалтын үеэр бол Даян өөрийн түүхээ хид хідэн удаа өөрчилдөг. За Даян бол маш их худлан ярьдаг байсан учраас өөрийнхөө худлыг хүртэл тогтоож чаддаггүй тийм төрлийн хүн байсан. Худлууд нь хоорондоо зөрчилдөж ээдрэгтэй болж эхэлдэг. За эхэндээ бол тэр мөрдөгчдөд 2 халдагч байсан гэж хэлээд тэдний ядаж нэг нь өөрийг нь нэрээр нь мэддэг байсан. Бүр дээрээс нь өөрийнх нь биен дээр байсан шивээсийг хүртэл ярьж байсан. За дараа нь тэр өөрийг нь буудсан хүнийг таньдаг байсан ч ямар нэгэн шалтгаанаар бол нэрийг нь хэлэхгүй гэж цагдаа нарт мэдүүлдэг. Мөрдөгчд харин нэрийг нь хэлүүлэхээр шахаж эхлэхэд Даян бол маш их уурлаад эцэст нь өрөөнөөс гараад явцдаг. За тэгээ мэдээж энэ үед бол хүмүүс Даянд бүрэн итгэхээ болдог. Бараг хинч түүний ярьж байгаа зүйлд үнэмшдэггүй, олон хүн түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэлдэг. Түүнийг баривчлагыг шаардсан хүмүүс улам орширч, цагдаа нар ч гэсэн мөн түүнийг баривчлагыг хүсэж байсан ч арай илүү нотлох баримт хэрэгтэй болдог. Тэдний хамгийн их хүсэж байсан зүйл бол Криститэй ярилцах явдал байсан ч тэр үед бол Кристи ярьж чадахгүй хэвээрээ байсан. Гэсэн ч тэр идэрч эхэлж байсан. За цагдаа нар бол бага зэрэг хугацаа өнгөрөөл түүнтэй ярилцаж чадна гэж үздэг. Тэд Кристи тэр шин болсон явдлын дараа сэтгэл зүйн маш хүнд цочролд орсон гэдгийг ойлгож ирсэн. Яагаад тэгэхээр тэр машин дотор 2 дүүгээ буудуулж байхыг харсан. За буудсан хүн нь өөрийнх нь ээж байсан байж болцсохгүй байсан учраас. Тиймээс мөрдөгчд энэ асуудалд маш болгоомжтой цаг авч аажмаар хандгаар шийддэг. Тэд Кристийг айлгахыг хүсээгүй, мөн тэр шин болсон явдлын талаарх өөрийн дурсамжтай эргэлзэх, эсвэл ээжигээ хамгаалах хэрэгтэй мэт мэдрэмж төрүүлэхийг
хүсээгүй. Тиймээс хамгийн зөв алхам нь бол эхлээд сэтгэл засалжтай ажилуулах гэж үзээд ингээд Кристи сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэр эмчтэй итгэж эхэлдэг. Дараа нь тэр сэтгэл зүйч нь Кристи тухайн шөнө өөрийг нь гэмтээсэн хүний нэрийг цаасан дээр бичээд гал руу шитгэхийг зөвлөдөг. Нэг өдөр тэр нэрийг шатаахыг хүсгээ болно гэсэн санаа байсан юм байна. Кристи бол үүнийг дахин хийсээр байсан. Эцэст нь тэр сэтгэл засалчтай хангалттай итгэж бичсэн цаасаа уншуулах хэмжээнд хүрдэг. Тэр цаасан дээр ердөө 2 үг байсан. Миний ээж. Тэр мөчөөс эхлэн буудсан хүн бол Дайан Даунс мөн гэдэг нь бол бараг бүх хүнд тодорхой болдог. Ингээд хэрэг гарснаас хойш 9 сарын дараа буюу 84 оны 2 сарын 28-нд Дайан баривчлагддаг. Мэдээж баривчилгаа болсны дараа хэвлэл мэдээллийн анхаарал дахин хүчтэйгээр түүн дээр төвлөрдөг. Тэр дахин олонний анхаарлын төвд орж байгаа нь энэ. Хачиргалтай Дайан энэ бүх анхаарлыг бүр үнэхээр таашааж байгаа юм шиг харагддаг. Түүнийг цагдаа нар болон хамгаалтын ажилтнуудтай ихээхэн сэтгнэж байсан гэж ярьдаг. Мөн камерын өмнө юу ч болоогүй юм шиг инээмсэглэж бүх зүйл түүнд огтхон ч хамаагүй мэт маш хөнгөнөөр хүлээж авч байгаа юм шиг аашилдаг байсан. За түүнд бол ямар ч гэмшил байгаагүй юм шиг харагддаг. Даянд нэг хүний амийг хүнэсэн, 2 хүнийг алхахыг завдсан, мөн зэвсэгт халдлага үйлдсэн гэх үндэслэлээр ял тулгадаг. За 84 оны 5 сарын 10-нд шүүх хурал эхлэх үед Даяныг ямар байдалтай байсан гэж бодож байна? Жирэмсэн байсан. Ингээд тооцоолоод үзэх юм бол эн чинь хүүхдээ буудснаас 9 сарын дараа шүүх хурал нь эхэлж байгаа штэ тий. Тэгэхээр хүүхдүүдээ алсныхаа дараа хин нэгэнтэй секс хийсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр хинтэй гэдэг нь бас надад сонир санагдсан. Түүнийг шүүх тахим руу орж ирэхдээ томорсон гизээ харуулan инээмсэглэж байгаа бичлэг байдаг. Тэр дахин жирэмсэн болсондоо бараг бахархаж байгаа юм шиг харагддаг. Хожим нь түүнээс энэ талаар асуухад тэр хүүхдүүдээ маш их санаж ганцаардаж байсан учраас хүү дахин жирэмсэн болсон гэдэг. Минийхэр бол Даян дахиад нэг удаа жирэмслэлтийг өөрийн хүссэн зүйлээ авахын тулд ашиглаж байгаа юм шиг харагддаг. За энэ удаад бол зүгээр л өрөвдөх сэтгэл хүссэн юм шиг харагддаг. Магадгүй ингээл жирэмсэн эмэгтэй ирэнгүүд тангаратны шүүгчэд уяраад бараг шоронд явуулахгүй ч байх юм билүү гэж найдсан ч байж болохоор. За шүүх хурал эхлэх үед Даян энэ хэрэгээс бол мултран гэдэгтээ маш итгэлтэй байсан. Үнэн дээр түүний өөртөө итгэх итгэл бол бараг хизэж ганхаагүй гэж ялна. Шүүх танхимд гаргаж байсан авирынч хэвлэл мэдээллийн өмнө үзүүлдэг байсан авираас бол ерөөсөө нэг тийм дутхааргүй хачиргалтай байсан. Тангаратын шүүгчдэд бүх зүйлийг илүү ойлгуулахын тулд прокурорууд шүүх танхимд Hungry Like Wolf гэдэг дууг тоглуулдаг. За би энэ дууг сонсож үзээд за энэ дуу нь бол хин нэг тийм маш хүчтэй хүсэж араас нь хөөцлөж байгаа тухай өгүүлдэг. Яг л нэг тийм өссөн чон олзоо мөрдөж байгаа шиг дурлсан хүн эсвэл ямар нэг зүйлд улаар нь тэмүүлж байгаа мэдрэмжийг зүүрлэж байгаа ийм үхтэй дуу юм байлээ. Тухайн үед бол Даян ч гэсэн яг Робертийн араас бүр улаарч хөөцлж исэн тийм үе байсан. Тэгэд энэ дууг шүүхийн танхимд явж байхдаа л Даян ингээл хөлөө товшоол аянд нь бүжиглээд бие мие хөдөлгөөд нэг гоё цаг өнгөрүүлж байгаа юм шиг ямар ч тийм шүүх хурал байгаа юм шиг тийм байхгүй. За мөн дээрээс нь түүний байцаагчдын бичлэгүүдийг хүртэл шүүхтэр үзүүлдэг. Өөрийгөө тэр бичлэгүүдээр харж байхдаа ч гэсэн Даян бол ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Прокурорууд мөн түүний машины загварыг хийж хүүхэлдээ ашиглан Даян хүүхдүүдэд хэрхэн буудсан байж болохыг үзүүлдэг. Энэ нь бол шүүхтэр маш үр дүнтэй болдог. Тэгэхээр тангаратны шүүгчид бол хэрэг яг хэрхэн болсон байж болохыг илүү тодорхой ойлгож зорчигчийн талын хаалган дээр цус хэрхэн очсныг харж чаддаг. Мөн хүүхдүүдийг ямар хүнд шархсан, Даян эмнэлэг рүү явахдаа ямар хэрцгий хандсан болохыг илүү сайн ойлгуулдаг. Тэр хүүхдүүдэд эмнэлэгт хүргэх гэж яараагүй нь тодорхой байсан. Удаан явах тусам хүүхдүүд амьд үлдэх магадлал багасна гэж бодсон болохоор. За мөн прокурорууд Кристиг гэртээр оролцуулах маш хэцүү шийдвэрийг гаргадаг. Гэхдээ энэ нь бол маш чухал. Тэд Кристи үүнийг давж гарч чадах эсгэд бол санаа зовж исэн. Ердөө 9 настай хүүхэд өөрийнх нь эсрэг сууж байгаа ээжийнхээ өмнө шүүхтэр мэдүүлэг өгнө гэдэг бол асар их дарамт. Тэр аимшигтай халдлагаас амьд үлдсэн бөгөөд ийм нөхцөл байдлыг хэрхэн даван туулахыг хинч мэдэхгүй байсан. Гэхдээ Кристи бол гайхалтай сайн мэдүүлэг өгдөг. Түүний хэлснээр ээж нь машина зогсоогоод
бууга тээшний хэсэг рүү очдог. Тэр үед Шерил уртлын суудал, харин өөрөө болон Дайны хоёр арын судалт байсан. Удалгүй Дайан гартаа ямар нэгэн зүйл барьсаар машины хажуугаар тойрж ирээд цонхоор тонгоож ороод Шерилийг хамгийн түрүүнд ойроос буудахыг харсан гэдэг. Кристи бол энэ үед унтаагүй бүгдийг өөрийн нүдээр харсан. Үүний дараа Дайан арын судал руу тонгоож Дайныг буудсан. Дараа нь бууг Кристирээ чиглэсэн. Тэр мөчөд Кристи ч өөрөө буудалсан. Түүний ярьснаар үүний дараа Дайан өөрийнхөө гарыг буудаж шархан дээрээ алчуур ороогоод машинда суулсан. Дараа нь эмнэлгийн зүг хөдөлсөн ч галзуу мэт давхаагүй, харин маш аажуухан явсан гэж түүний охин 9 настай Кристи мэдүүлдэг. За харамсалтай нь энэ мэдүүлгийн видео бичлэг бол байдаггүй. Гэхдээ тухайн өдөр шүүх танхимд сууж байсан хүмүүсийн дурсснаар Кристигийн мэдүүлэг бол шүүх хурлын хамгийн хүнд, хамгийн сэтгэл эмзэглүүлсэн мөчүүдийн нэг гэж ярьдаг. Нэгэн цагт амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан бяцхан охин шүүхийн өмнө суугаад өөрийн ээжийг буудсан хүнээр нэрлэдэг. Мэдүүлгийн дараа мэдээж Дайаны өмгөөлөгчд Кристигийн үгийг эргэлзээтэй болгохыг оролддог. Тэд хэн нэгэн түүнд юу хэлхийг зааж өгсөн байж магадгүй гэсэн санааг тангарахны шүүгчдийн өмнө гаргаж ирдэг. Гэхдээ Кристи бол хэлсэн үгнээсээ хизэж ухраагүй. Тэр ээж нь өөрийг нь Дайныг мөн Шерилийг буудсан гэдгийг дахин баттай хэлдэг. За үүний дараа Дайан бол өөрөө гэрчийн суудал суудаг. Ямар хүн гэрчийн суудал суудаг вэ? Нарциссист би гэсэн төвтэй мэдрэл амтад. Тэр өөрийгөө гин буруугүй гэж мэдэгдэж бүх буруудгалыг няцаахыг оролддог. Гэхдээ түүний тайлбарын ихэнх нь болсон хэрэг явдлаас илүү түүний өөрийнх нь амьдралын тухай байсан. Тэр олон удаагийн бүтлгүй харилцаа Робертэд хит автсан байдал мөн хүүхэд насндаа амссан хүчирхийллийн талаар ярьдаг. Тэр ч байтугай 12 орчим настай байхдаа аавда бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж шүүхтэр мэдэгддэг. За өмгөөлөгчд мөн дээрээс нь мөрдөн шалгалтын ажиллагаач гэсэн эргэлзээтэй болгож харагдуулахыг оролддог. Тэд хэрэг болсон газраас олдсон сумны хонгойнуудыг цагдаа нар зориуд байрлуулж Дайаныг хэрэгт холбохыг хүссэн гэж маргадаг. Гэхдээ энэ мэдээллийг батлах ямар ч баримт байгаагүй. Мөн мөрдөгчд байцаалтын үеэр Дайанд дарамт үзүүлж хэрэг хүлээлгэхээр чиглүүлсэн гэж өмгөөлөгчд нь хэлдэг. Гэхдээ байцаалтын бичлэгүүдийг үзэхэд энэ тайлбар бол ямар ч үнэмшил төрүүлдэггүй. Эцэст нь тангарахны шүүгчид эдгээр хамгаалтын тайлбаруудыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэдний хувьд нотлох баримтууд, Кристигийн мэдүүлэг болон Дайаны өөрийнх нь үйлдэлүүд нэг зөв рүү зааж байсан. Дайан Даунс бол хүүхдүүдэд буудсан хүн мөн гэж тэд үздэг. За гин буруутай тогтоогдсны дараа ч гэсэн Дайан бол бууж өгөөгүй. Тэр өөрийгөө гимгүү гэж зүтсээр байсан. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд буудаагүй л гэж мэдэгддэг. За тэгээд шүүхийн ялаа сонсохоос ердөө 10 хоногийн өмнө Дайан охин төрүүлдэг. За охиноо бол Эми Элизабет гэж нэрлсэн ч Дайан бол түүнтэй ганцхан удаа уулздаг. Удалгүй түүнийг хүүхдээс нь салгаж үрчлүүлдэг. Шинэ гэр бүл нь бол охины нэрийг Ребека болгон өөрчилж ойр дотны хүмүүс нь Беки гэж дууддаг болсон юм байна. За энэ үеэр сэтгцэн эмчнэр бол Дайанд үнэлгээ хийдэг. Тэд түүнийг нарциссист шинжтэй буюу өөрийгөө хит дөвөөлгөх хандлагатай мөн нийгмийн эсрэг зан төлөвийн эмгэгтэй гэж оншилдог. Эцэст нь шүүх Дайан Даунст бүх насаар нь 20 ял дээр нэмээд 50 жилийн ялыг оноодог. Мөн хамгийн багадаа 25 жил хоригдсны дараа л суллагдах хүсэлт гаргах боломжтой байхаар шийдвэрлэдэг. Гэхдээ түүний хизээ нэгэн цагт суллагдана гэж итгэж байсан хүн бол тун цөөхөн. Нөгөө талаараа Дайаны аав Уэсли охиныхоо талаар гарсан бүх мэдээлэлд итгэдэггүй байсан. Дайан шүүхийн үеэр аавыгаа багадаа өөрийг нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан гэж буруудгсан. Гэхдээ хожим нь тэр энэ бүхнийг зохиосон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр ийм ноцтой худал буруутгалд өртсөн ч гэсэн Уэсли бол охиноо хизээч орхиогүй. 2017 онд нас барах хүртлээр охиноо хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хоригдож байгаа гэж ботсон хിവэрээ нас бардаг. Гэхдээ Дайаны асуудал бол үүгээр дуусаагүй. 87 оны 7 дугаар сард шоронгоос орохоор шийддэг. Нэг өдөр дасгалын талбайд гарсан байхдаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Ойролцоогоор 16 футын өндөр хашаанд авирч хүрмээ ашиглаж орой дээгүүр нь гарч чаддаг. За ингээд үнэхээр орогчдаг шоронгоос. Хашааны гадна тал зогсоолтой байсан машины дор хэсэг хугацаа нуугдаж байгаад боломж гармагц зүхтждэг. Дайаныг маш аюултай хоригдол гэж үздэг байсан учраас тэр даруй өргөн хүрээтэй эрүүн сурвалжлах ажиллагаа эхэлдэг. Мэдээ хит хитэн мужийн телевизээр гарч олон муж даяар
эрэл хайгуул өрнөдөг. Зарим хүмүүс бүр Даян Кристийг хайж очиж магадгүй гэж айж байсан. Мөрдөгчид түүний шоронд ашиглаж байсан гар утсыг шалгасан ч хаашаа явсан талаар бол ямар ч тодорхой мэдээлэл олдоогүй. Харин нэг сонирхолтой зүйл илэрдэг. Тэд түүний эд зүйлс дундаас хавчуурахтай самбар болон хоосон цаасыг олдог. Эхлээд харахад бол зүгээр л нэг жирийн цагаан цаас мэт байсан ч дээр нь дарагдсан бичгийн үл ялэг мөр үлдсэн байсан. За өөрөөр хэлбэл өмнө нь дээр нь байсан цаасыг урж авсан болохоор доор хуудсан дээр бичгийн хонхорхоо нь үлдсэн гэсэн үг. Тиймээс мөрдөгчд нөгөө кинон дээр гардаг шиг хуучны аргыг ашигладаг. Тэд харандаагаар цаасан дээр зөөлөн будаж эхлээд өмнөх хуудсан дээр юу бичигдсэн байсан аажмаар гарч ирдэг. Тэнд жижиг газрын зураг болон нэг хаяг байсан. 2262 State Street. Энэ хаяг бол шоронгоос ердөө хэдхэн гудамжны зайтай Даяны хуучин шоронгийн өрөөний хамтрагчийн нөхрийнх нь болох нь тогтоогддог. Хамгийн сонирхолтой нь Даян оргосноос хойшоо тэр чигтээ тэнд нуугдчихсэн өөр хаашаач яваагүй. Олон мууж даяар өрнсөн эрен сурвалжлах ажиллагааны эцэст тэр шоронгоос хэдхэн гудамжны цаана хуучин хоригдлын нөхөртэй хамт нуугдаж байсан нь илэрдэг. Эцэст нь Даян оргосноос хойшоо нийт 11 хоног нуугдаж чадсан ч баригдаж дахиж шорондоо хүргэгддэг. Оргох орлого хийсэн учраас шүүх түүний ял дээр дахин 5 жилийг нэмсэн. Үүний дараа Даяныг Нью Жерси дэх дээд зэргийн хамгаалалттай шорон руу шилжүүлсэн. Дараагийн хэдэн жил суллагдах хүсэлтэд хэд хэдэн удаа гаргасан ч бүгд татгалцсан. Түүнд буудулсан Кристи Дани хоёулаа амьд үлддэг. Харин Даяны шоронд төрүүлсэн охин Бекки үрчлэгдэж гэр бүлдээ өсөж аз жаргалтай хүүхэд насыг өнгөрөөдөг. Тэр Даян гэж хүн байдаг тухай юу ч мэддэггүй байсан. Төрсөн эцэгийнхээ талаар бол бараг юу ч сонсоогүй өсдөг. Гэхдээ томрох тосон Беккид бол нэг асуулт байнга төрдөг. Яагаад эцэг их нь төрсөн эхийнхэн талаар ярихыг хүсдэггүй юм болоо? Яагаад энэ сэдвийг үргэлж булзааруулдаг юм бол гээд за ингээд 11 настайдаа мэдээж олон хүүхдүүдийн адил сониуч занан хөдөлж тэр үннийг олж мэдхээр шийддэг. Тэгээд хүүхэд насны зал хэрэглэж өөрийн асрагч эмэгтэйдээ төрсөн их нь хэн болохыг аль хэдийнэ мэддэг мэд дүр үзүүлээд харин асрагч нь үнэхээр мэдэж байгаа гэж бодоод нэрийг нь шууд хилчдэг. Ингэж Бекки анх удаа Даян Даунс гэдэг нэрийг сонссон. Удалгүй тэр орон нутгийн номын дэлгүүрээс зохиолч Айн Рүүлийн бичсэн Даян Даунсын тухай хамгийн алдартай ном болох Small Sacrifice гэдэг номыг олж авдаг. Номыг уншаад бол 11 настай Бекки цочролд ордог. Төрсөн их нь өөрийн хүүхдүүдийг буутахыг оролцсон хүн гэдгийг мэдгэн түүний хувьд бол маш хүнд цохилт болдог. Тэр номын дэлгүүрээс гарч явахдаа болсон бүхнийг мартахыг л хүсдэг. Гэхдээ үнийг мэдсэн хүн эргээд мдээгүй юм шиг амьдрна гэдэг бол амраггүй байсан. За хэсэг хугацааны дараа нэлээд хэдэн жилийн дараа найз залуутайгаа хамт байхдаа Даян Даунсын тухай телевизэн цуврал үздэг. Тэр мөчид бол бүх зүйл үнэхээр бодит юм шиг санагддаг. Өмнө нь уншсан зүйлс нь зүгээр нэг түүх биш. Энэ удаа бол бүх зүйл тархинд нь бүрэн суудаг. Бекки бол хамгийн ихээр нэг зүйлээс айж исэн. Тэр хэлэхдээ би бол энэ эмэгтэй охин надад ч гэсэн бас түүнтэй адилхан. Би энэ хүнээс гаралтай юм чин би ч бас тийм хүн болж хувирах юм биш үстэй гэж айдаг байсан гэж зурагтанд ярьсан байдаг. Энэ бүх дарамт айц эргэлзээний дунд Бекки харт амьганд ордог. Тэр сургуулаа хайж гэрээсээ зугатаад амьдрал нь хяналтнаас гардаг. Олон жилийн турш тэр төрсэн эхийнхээ тухай үннийг мэдснээс үүдэлтэй сэтгэл зүйн хүнд шарахтай тэмцдэг. 17 настай жирэмсэн болсон нь хүртэл Даяны түүхийг санагдуулдаг. Төрүүлсэн хүүхдийг нь төрсний дараахан өөр хүмүүс асран хамгаалах болдог. Дараа нь 21 настайдаа дахин жирэмсэн болдог. Тэр үед Бекки бол орон гэргүүчүүдийн байранд амьдарч байсан бөгөөд хүүхдээ өрчлүүлэх шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэрийн дараа Бекки нэг зүйлийг хийхээр шийддэг. Тэр төрсэн эхтэйгээ холбоо барихыг хүсдэг. Ингээд шоронд хоригдож байсан Даян руу захидал бичээд удалгүй Даян хариу бичдэг. Тэр бүр Беккигийн зургуудыг хүртэл харсан гэж хэлдэг. Гэхдээ Даяны эхний үгс Беккиг бүр гайхшруулдаг. Тэр хэлэхдээ чи надтай яг адилхан харагддсан биш дээ. Чи энэ бит хоёрын эрүүг үзен яддаг бистэй гэж бичдэг. Захидлын эхэндээ Даян бол ийлдэг байсан Беккиг үзлэнтэй гэж магтаж захидал авсандаа баяртай байгаагаа бичээд гэхдээ захидал үргэлжлэх тусам бүх зүйл өөр болж эхэлдэг. Тэр Беккиг өөрийнх нь эсрэг өрнөж байгаа асар том хуйлдааны нэг хэсэг гэж буруутгаж эхэлдэг.
бүр тагнуул гэж хүртэл хартаж байгаагаа бичдэг. Тэр үед бол Бекки нэг зүйлийг ойлгодог. Даянтай харилцаагаа үргэлжлүүлэх ямар ч утгагүй юм байна. Ингээд холбоогоо бүр мөсөн тасалдаг. Аз болоход энэ түүх бол тэнд дуусаагүй. Олон жилийн дараа Бекки нэг чухал үннийг ойлгодог. Хин нэгэнтэй тусаар холбоотой байна гэдэг бол түүнтэй адилхан хүн болно гэсэн үг биш. Тэр өөрөө өөрийгөө тодорхойлох эрхтэй байсан. Ингээд Бекки амьдралаа аажмаар босгож эхэлдэг. Тэр их сургуульд суралцаж сэтгэл судлалын зэргийг хүртэл хамгаалдаг. Дараа нь хүүхдийн зан үйл сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах болсон. Мөн өөрийн хүү Крист хайртай халамжтай ээж болж чаддаг. Харин Кристи болон Дани хоёрын хувьд ч харьцангуй азтай төгсгөл хүлээж исэн. Тэднийг энэ хэргийн прокуроруудын нэг болох Фред болон түүний эхнэр Жованаар үрчилж авдаг. Дани буудуулсан шархны улмаас бүслэхийнээсээ доошоо саажилтаа үлдсэн. Харин Кристи бол насан туршдаа ярианы бэрхшээлтэй болсон. Гэхдээ тэднийг хайр халамжтай хүмүүс өсгөж, шинэ гэр бүл нь тэдэнд хэрэгтэй бүх эмчилгээ, сэтгэл зүйн тусламж, дэмжлэгийг үзүүлсэн. Мэдээж Даяны хийсэн зүйлийг юу ч ярьж чадахгүй. Гэхдээ ядаж амьд үлдсэн хоёр хүүхэд нь хайраар дүүрэн орчинд өсөж амьдралаа шинээр эхлүүлэх боломж олцсон. Даян 2025 оны 12 дугаар сард тэнцэн сурлагдах хүсэлтийг гаргасан ч татгалзсан хариу авсан. Үүний улмаас Даяны дараагийн тэнцэн сурлах сонсол 2030 он хүртэл товлогдог байгаа. Даян одоогоор Калифорни мужийн Чавчила хот дахь эмэгтэйчүүдийн шоронд хоригдсон хിവэрэ байгаа. За энэ түрээд өнөөдрийн маань нэгэн шимнуусын хэрэг өндөрлж байна. Хэрвээ энэ дугаар танд сонирхолтой санагдсан бол сувгаад дагаад бичлэгтээ лайк дарж мөн хэргийн талаар сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.